Төрийн банкны хамт олон байгаль дээлтэй гялс цэвэрлэгээ аяныг 8 дахь жилдээ зохион байгууллаа. Тэд өнгөрсөн жил орон даяар 7000 гаруйга талбайгаас 800 тонн хог хаягдлыг цуглуулж зориултын хогийн цэгт төвлөрүүлжээ. Энэ жил мөн энэ жишгээрээ бүхий л салбар нэгжээрээ гялс цэвэрлэгээнд нэгдсэн байна. 2018 оноос хойш уламжлалт болгон зохион байгуулж байгаа гялс цэвэрлэгээний хүрээнд Төрийн банкны хамт олон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах, гол горих, нуур цөөрмийн нэрэг, усны сав газар, ой нөөц бүхий газруудад цэвэрлэгээ эдгээ. Төрийн банк 500 салбар нэгжийнхаа 4000 орчим ажилтны итвэх оролцоогоор байгаль дээлтэй гялс цэвэрлэгээ нөлөөллийн аяныг зохион байгууллаа. Яг одоо энэ туул голын энэ гүр чинь дандаа нойлын цаснууд гэдэм юм. Тэгээ ер нь нойлын цасаа амар хөвчлэн ингээ хайдаг. Тэгээд ил затгаа идж уусан юмнуудаа ингээ тайчдаг тийм л юмнууд гэдэм. Мэдээж хүн хүрээлэн байгаа орчиндөө бохир байвал бидний одоо ирээдүйч гэсэн энэ бохироороо л угтаж авах байх гэж бодож байна л да. Улаанбаатар хотын тухайд бол бид нэр туул голын ихээс одоо Сонсголонгийн гүүр хүртэл талбайг бол нийт Улаанбаатар хотын Төрийн банкны нэгжийн ажилтнууд хуваарлтын дагуу гялс цэвэрлэгээ хийнэ. Тэгээд нэг онцлог зүйл бол яг 21 аймагт одоо 330 суманд манаас яг нийт Төрийн банкны ажилтнууд маань энэ гялс цэвэрлэгийг мөн өнөөдөр бол одоо энэ цаг мөчидээс эхлүүлээд хийж байгаа. Энэ маань өөрөө жил болгоо уламжлалт тогтсон ийм үйл явдал одоо цэвэрлэгээ байдаг юм онцлогтой байгаа. Төрийн банк байгаль дээлтэй ногоон шийдлүүдийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлсээр байна. За тухайлх юм бол үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилан ялгах, худалдан авалтын орлогоороо дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг дэмжих, экологийн боловсролыг олон нийтэд түгээх зэргээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлж байна.